Нэмж хариулъя. За ер нь бол энэ стратеги төлөвлөгөө гэхэлэр ийм юм билээ. Одоо ажлын хэсгийнхэн ч гэсэн бас хэлжсэн. Бид нар ажлын хэсгийнхэн хэд хэдэн удаа нэлээд нямба чамба хуралдахыг хичээсэн юм. Тэгээд яг энэ парламентын засаглалт хөгжчихсөн, парламент ёс хөгжсөн орнуудад бол ийм стратеги төлөвлөгөө гэж бол байхгүй. За бодит байдал нь. Манай улсын хувьд яаж юм гэхэлэр ийм шилжилтийн үе юм бас байгаа даа. Нөхцөл байдал нь. Яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэхээр улсын хурлын даргын одоо хэлээд байгаа үг бол 803 хууль 2000 илүү журам хуулийн үйлчлэлд авсан журам тэр нь бол олон янзын хүний эрхийн зөрчилтэй гэдэг ийм статистикууд хэлээд байгаа. Төрөөнөөс сандаг очир гишүүний асуугаад байгаа айгүй зүйтэй асуулт байгаа юм. Тэгэхээр ер нь бол 24-с 28 оны парламентын гол зорилго бол энэ хүн төвтэй үзэл гэдэг хүн төвтэй энэ шалгуурыг тавья гэдэг зүйл яриад байгаа. Тэгээ бид нар ажлын хэсгээр олон ч удаа маргалцсан, хэлэлцсэн, ярилцсан, нийт одоо экспертүүдийн донд хилцүүлэг эднэр зохион байгуулсан. Ер нь энэ хүн төвтэй гэдгээ бид нар яаж тодорхойлох гэдэг юм бэ гэдэг дээр маш их акцент өгсөн. Эдийн засгийн утгаараа юу гэсэн үг юм? Эрх зүйн утгаараа юу гэсэн үг юм? Нийгэм соёлын утгаараа юу гэсэн үг юм? Тэгээ энэ бүх зүйл нь өөрөө улсын хурлын шийдвэр гаргалт бодлого дээр очиод ямар хэмжүүр дээр очих юм бэ гэдэг талаас нэлээх ярилцсан юм аа. Тэгээ энэ бол яг одоо ингээ хүн төвтэй үзэл гэдгийг тодорхойлцсон тодорхойлт бас тэр болгон түгээмэл одоо тийм тодорхойлт байхгүй байгаа. Тэр утгаараа бол бид нар энэ дээр бол яг ингээд философи талаас нь, эрхийн философи талаас нь, хил зүй талаас нь, эдийн засгийн талаас нь, эрх зүй талаас нь ингээд тал талаас нь бас ингээд мэрэгчлүүдийн санаа оноог сонсоод за ер нь бол хүн төвтэй байдал шийдвэр гаргалт бол нэг иймэрхүү байх юм байна гэдэг томьёоллыг л энэ дээр оруулах гэж хичээсэн байгаа. Өөрөлдвөл улсын хурлын шийдвэр гаргалтын бүх процесст энэ хүн төвтэй байна гэдэг бол хүний эрх хэрэгжүүлээгүүд эдэлсэн. За тэр хүний хэрэгцээ, шаардлага энэ бүх зүйлүүдээ одоо тэргүй ирэмбэнд байсан гэдэг. За нөгөө дахиад Эрдэнэ уул гишүүнд 1 минут сонгож өгье. Нөгөө талаас түрүүн Булган туяа даргын хувьд бол энэ төрийн байгуулалтын байнгын хороо жил болгон энэ дээр хөтөлбөр гаргана гэж хэлж байгаа. Тэрний өмнө талд нь юу гэхээр энэ стратегийн баримт маань өөрөө шалгуур үзүүлэлт болох ёстой гэж бид нэр тийм бодлогыг баримталсан. Одоо жишээлбэл улсын хурлын онцгой бүрэн эрх бол төсөв батлах. Тэнгүүд төсөв дээр яадаг вэ гэхээр аудит дүгнэлт гаргана гэж байдаг. За гаргадаг. Гэтэл аудитын газраас үндэсний аюулгүй байдлын үйлчлэл баримт нийцүүлж хянах ёстой гэж хэлдэг. Гэтэл тэрийг хийж чаддаггүй. Яасан гэхээр хэмжих нэгж байхгүй гэдэг шалтгаанаар энэ хяналтаа аудит гаргаагүй багт шүү дээ. Тэгэхээр ер нь бол энэ улсын хурлаас гарч байгаа шийдвэрүүд дээр ер нь бүгдээрэн дээр нь жигд энэ хүн төвтэй үзэлгээд байгаа зүйл энэ хүний эрхийг хангах болон бусад ийшээ чиглэсэн зүйлүүд дээр энэ стратегийн бичвэр баримт нь өөрөө шалгуур үзүүлэлт болох юм байна гэдэг тэр томьёол дээр бид нар бол ажлын хэсэг ажилласан гэдэг хэлмээр байгаа. За тэгээд улсын хурлын гишүүдийн зүгээс гарч байгаа оновчтой саналуудыг аваад бас одоо тусгагдаагүй гэж одоо харж байгаа саналуудаа бас энэ төсөл дээр бид нар ингээд